цагаас идүүгээг хүртэл онон голын сав дагуу жил бүрийн хавар олон шувууд дулаан цагтай уралдан нүүдэллэн ирж зусдаг билээ. Хаврын хавсрахтай 4-р сарын ихээр цэн тогрооны сүрэг алс холын дулаан орноос онон балж хурах голууд намагт хөндийнүүдийг зорин ирдэг байж. Өнгөрөгч намрын нүүдлийн үед ганг нуранд танилцсан залуухан хос цэн тогроод хурах хүйтэн голын хөндийд цусгаар ирж гин. Хосууд хятадын хөх мөрний сав газарт өвлжөөд ирдэг болохоор нүүдлийн замдаа их ядардаг гинэ. Тэд хавар эрт нахиалсан өвс сургамал эртлэн гарч ирсэн шавж хорхоогоор хооллон аян замын алжаалаа тайллаа. Үүний дараа цэн тогрооны залуу хосууд маань нуурын зэгсэн дунд үүрээ засгаар өвс ургамал цоглуулж эхэлж гин. Төд удалгүй өндөгнүүдээ хүлээн авах үүр бэлэн болов. 5-р сарын ихээр им цэн тогроо зэгсэн үүрэндээ 2 өндөг гаргажээ. Хосууд өндөгнүүдээ сар гаран дарж бяцхан дэгдэхэнүүдтэйгээ уулзах үеэ тисэн ядан хүлээн. Гэтэл залуу хосуудын хөөрхөн бор өндөгнүүдийг маш олон аюул хүлээж байлаа. Хон хэрээ, бүргэд, намгийн хуулд зэрэг махчин шувууд тэдний үүрэндээгүүр ойр ойрхон эргэлтэн нисэх болов. Учир нь цэн тогрооны өндөгнүүд тэдний хувьд яг л зайрмаг шиг амттай санагдхаажээ. Нэг өдөр ойролцоох айлын адуу мал усанд орохоор нуур руу явхдаа өндгөө дарж би залуу ээжийг чиглэн ирж тавгуйтүүлв. Ээж тогроо аргагүй ирэхэнд өндгөө орхин өндийж тэдний хөнгөртөл нааш цааш сандрангуйв. Энэ байдлыг дээрээс ажиглаж байсан хон хэрэг өндөгнүүдийг идэхээр санаа шулуудаж хурдтай дэвэн үүр рүү чиглэлээ. Тэр үед малчин хүү ирж адуу малаа нуурын эргээс тууж холдуулаагүй бол хосуудын анхны өндөг адууны хүлд гიშгдэж сүйдэх эсвэл хэрээний зууш болох байлаа. Аав тогроо өглөө эртлэн гарч ойролцоох тариан талбайгаас буудай түүн. Заримдаа буудай нь маш муухай амттай. Тариаланчид шавж олширхоос сэргийлэн хор цацдгийг шууд яахан мэдэх вүлээ? Түүнийг иргэн ирэхэд ээж тогроо хоол тижээл олохоор голын дохороо нислээ. Өдөржин халуун наранд хоол хайж явсан аав тогроог зүрмэглэх зур өөр нэгэн аюул тэдний гэр бүлд учирлаа. Малчин айлын ноход өндөгөнд ямар их дуртайг тэд таамаглаагүй ээжээ. Гэрийн нохтыг тогрооны үүр рүү гитэх үед айлын хаяанд ойрхон байдаг ээж тогроо чанга дуугаар аав тогроонд мэдээ дамжуулан сэрэмжлүүллээ. Бяцхан өндөгнүүд аюулаас ингэж аврагдав. 5-р сар гарч удалгүй нэг өндөг хагарлаа. Өндөгнөөс шар гэхэд шар биш, саарал гэхэд саарал биш. Зигэл өнгөтэй өхөөрдөм ангаахай гарч ирлээ. Тун удалгүй нөгөө өндөг нь хагарч 2 ангаахай 9 минут аав ээжтэйгээ уулзлаа. Залуу хосууд 2 ангаахайгаа шавж хорхой ургамлын үндэс нахаагаар хооллож халамжилдаг. Үр тариа ургамлын навч үндэс шавж зэрэг нь тогрооны хамгийн дуртай хоол юм. Дэгдэхэ боломогцсон алхах, гүйх, аюулаас нуугдах, хоолоо олж идэх аргыг зааж сургаж өдөр хоногийг тун завгүй өнгөрүүлцгээв. Дэгдэхэнүүд 8-р сар хүртэл холоо нисэж чаддаггүй айлын өсөглөн ноход махчин шуудын хувьд бэлэн хоол болох эрсдэлтэй. Ноход заримдаа дэгдэхэрүү дайрна. Тэр болгонд ээж тогроо 2 дэгдэхийгээ зэгсэн дунд нууж аав тогроо ноходтой дайтна. Залуу хосуудын хувьд 2 дэгдэхээгээ 9 минут хамгаалан үлдэх нь тийм ч амар зүйл биш байлаа. Хос тогроо хот айлын зүгт гунигтайгаар харан
Нохоогоо хитгэн хоног уйчгаасай гэсэн шиг цамнацгаана. Манай голын хөндийн цэн тогруу болон бусад тогруудыг жуулчид их сонирхдог. Хүмүүс зургийг нь авахаар ойртон ирэхэд аав ээж тогруу далавчаа дэвэн цамнах нь үнэхээр үзэсгэлэнтэй харагдана. Намар боллоо. Хоёр дэгдээхэж эрүүл сарвал өсөн торнож дальж игүүрн өдлөн гүйцлээ. Цэн тогрууны залуу гэр бүл энэ зуныг ийхүү анхаарал сэрэмжтэй амжилттай давлаа. Эцэг их цэн тогруу хоёр дэгдээхэндээ удалгүй бид холын аялалд гарч хар орныг зорино. Альва бэрхшээлийг даван туулж өсөд төрсөн нутагта төрлөх нуур усанда заавал иргэн ирэх ёстой шүү хэмээн сургамжлана. 8 дугаар сарын дундуур дэгдээхэнүүд улам бүр өсөн торнож холын нүүдэлдээ бэлдэж ойр зуур нисэх дадлага идэвхтэй хийж өдрөөс өдөрт улам өндөрт нисэж эхлэв. Намрын дунд сарын налгар өдрүүд шувтарч Монгол орны зүүн хэсэгт зуссан тогроонууд онон голын хөндийгөөс угалц голын хөндий рүү цугларч нүүдлэх бэлтгэлээ базааж хит хонов. Шууд үр төлөө алс холын аялалд бэлэн болмогц өсөж төрсөн нутаг дээгүүрээ тойроод алтан наран мандах зүгт зэллэн ниссээр одлоо. Тэд дараа хавар дахин ирнэ.